Нийслэлийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын тэргүүлэгчтэй хуралдаанаар ирэх 1-р сарын 1-ээс эхлэн архи согтууруулах хундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрлийг архитын согтууруулалтыг хянах тухай хуулийг улсын хурлаар батлах хүртэл төр зогсоосон байна. За энд бол шинээр олох гэдэг нь юу байна вэ гэхээр одоо хугацаагаа сунгаж байгаа байгууллагууд бол хамаарахгүй. За ямар нэгэн зөрчилтэй байжгаад 8 нарын зөвшөөрлөнд төр цуцлахтаа дахиж сэргээж авах гэж байгаа байгууллагууд бол хамаарахгүй. Шинээр авах гэж байгаа. Цоо шинээр одоо үйл ажиллагаа явуулах 8 нарын одоо зөвшөөрөл авах хүсэл гаргасан ийм байгууллагууд хамаарнаа. За яагаад ийм одоо шийдвэр зайлшгүй гаргах шаардлагатай болсон юм бэ гэхээр өнөөдөр одоо нэг хүнд ногдож байгаа архины тоо бол олон улсын стандарт нь нэг хүнд нэг жилд 8-9 литр байх ёстой байтал өнөөдөр Монгол улсад бол нэг хүнд ногдож байгаа нь 28-аас 29 литр болчиход байгаа. 2012 оны одоо яг архи согтууруулах хундаагаар үйлчлэхийн цэгийн тоог аваад үзэх 4008 байсан. За 2013 онд бол өнөөдөр 3500 байна. 500-600-аар буурчихсан мөртлөө цэгийн тоог нь ямар нэг стандарт тавиад багасгасан мөртлөө за архи согтууруулах хундаанаас болж одоо гэмтэрхт өртөж байгаа усгож өгч байгаа хүмүүсийн тоо бол буурахгүй байгаа юм л да. Тийм учраас энэ архи согтууруулах хундаан дээр тодорхой бид нар одоо хяналт бодлого стандарт ингэж явуулахгүй ерөөс болохгүй болчихжээ л гэсэн үг. Архитын согтууруулалтыг хянах тухай хуулийн төслийг одоогоор хууль зүйн яам дээрх ажлын хэсэг хариу заажлж байгаа бөгөөд энэ хуулийг улсын хурлын хаврын чуулганд өргөн барих юм байна. Согтууруулалтыг хянах тухай хуулийн хамгийн гол философи нь юу вэ гэхээр ерөөсөө тэр тухайн одоо хороонд байрны орчимд гэдэг юм уу тийм ээ тэр газар амьдарч байгаа иргэнээс нь саналыг авъя гэж байгаа. Энэ архи согтууруулах хундаагаар үйлчлэх одоо ийм зөвшөөрлийг таны хажууд байгаа энэ дэлгүүрт олохыг та зөвшөөрж гинөө гэсэн. Ийм одоо санал асуулга явуулж иргэдийн оролцоотойгоор энийг шийдэхгүй бол эргээд тэр иргэн амьдарч байгаа орчинд нь архи согтууруулах хундаагаар үйлчилж чинь тэндээс нь одоо насан туршаагүй хүүхэд бас заримдаа хууль бусаар авчих чинь тийм ээ гэр бүлийнх нь орчинд одоо архиталт ингэж орж ирэхэд бас том үйл үзүүлээд байна шүү дээ. 2014 он бол хүүхэд гэр бүлийн жил гэж ингэж засгийн газраас одоо зарлж байна. За Монгол Улсын ерөнхийлөгч бас одоо энэ гэр бүлийн хүч хэрхээлийн тухай хуулийг ингээд санаачлаад ингээд явж байгаа. Энэ бодлоготой ч гэсэн энэ хотын энэ төр зөксөөсөн энэ бодлого бол бас хамаатай гэж ойлгож байна.